Сайн байцгаана уу? Уншлах сонсох өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн 3 сонголт ийм 3 өдөр сонгогдсон байна. За 3 өдрөө стикерээр сонгоод артлаас нь сонгох жоохон жинхэнэ мэдрэмжил хэрэгтэй байх. Тэгээд стикерээр сонгоод тэгээд өөрийнхөө сонгосон сонголтын уншлагыг сонсоорой. За жоохон хугацаа өгч 3 өөр төрлийн ирвэ хэвэ. За сонгоцсон байхаа гэж найдаад уншлагандаа оръё. За 1-р группийн уншлага. За 1-р групп нь хөнгөлөг гоё ирвэхээ сонгожээ. За сонгосон хөдрийнхэн тайлбарыг за өнөөдөр юуны уншлагыг энэ хөдрөөр дэм парк гэдэг хөрхөн хөдрөөр уншин. За өнөөдрийн сонголтын сэдэв бол за таны хөөцөлдөж байгаа одоо юу гэдгийг ингээд бодож санаж байгаа ажил чинь одоо яг ямар явцтай явах вэ гэдэг уншлага хийх гэж байна. Та одоо ямар нэгэн ажил хөөцөлдөж байгаа бол за тэр ажил чинь ямар явцтай явах вэ? Ер нь бүтэмжтэй байна уу гэдэг. За тийм сэдвтэй уншлага унших гэж байна. За сонголтын хөзрийг тайлбарлая. За сонголтын хөзөр confidence гэдэг итгэл гэсэн хөзрийг сонгожээ. It comes with time and practice гэж байгаа байхгүй юу? Туршлага болон цаг хугацаа цаг хугацаа нь итгэлийг авчирдаг. Тийм. Одоо таны хоромтлуулсан туршлага бас цаг хугацаа тэгээд танд итгэлийг авчирна гэсэн утгатай. За тийм хөзрийг сонгож. За 1-р группийн бодож санаж байгаа ажлын тал дээр. За ажил нь одоогийнх нь байдлаар 1-р группийн бодож байгаа хөөцөлдөх гэж байгаа ажлынх нь яг одоогийн байдлыг нэг сонирхох юм. 1-р группийн одоогийн хөөцөлдөх гэж байгаа ажил. Нэг юм эхлүүлэх гэж юм уу да тийм нэг юм хөөцөлдөхгүй тэгээ тэрнийхээ талаар юу бодож байна вэ? Ямар хөө байдалтай байна вэ тэр ажил нь гэж. За амарлын цаг хугацаа дөнгөж ингээд дуусаад за нэг юм эхлэндээ гэдэг ингээд бодоод үндсэндээ яхаа шийдвэр гаргах тал дээр байгаа юм байна. За тэр бодож байгаа ажлынхаа одоо ер нь амралтын цаг хугацаар дуусгаад гэж жоохон ажлыг гэдэг тал дээр ирсэн. Тэгээд яг тэр юун дээр одоо яг л шийдээд байгаа цаг мөч юм байна да. Шийдвэр гаргах гээд байж байгаа цаг. Тийм байна. За энэ нь гэр бүлтэй нь болохоор ямар хамаа гэр бүлийн бизнес юм болов уу? Гэр бүлтэй хамааралтай ямар нэг ажил юм байна. Ямар ч гэсэн гэр бүлийнхаа төлөө энэ ажил нь бол гэтэл энэ дээр гэр бүлийн тал дээр яагаад жоохон тийм дахин гэр бүлийн тал дээр энэ одоо нэг өсөндөө хийх гэж байгаа хөөцөлдөх гэж байгаа ажил дээр гэр бүлийн зүгээс нэг дэмжлэг авахгүй байгаа гэж магадгүй юм байна. Гэр бүлийн зүгээс хийх гэж байгаа ажил чинь яг дэмжихгүй байгаа байж болохоор байна. Нэг жоохон айдастай за тэр чинь тэгээ бүтэх юм уу яах юм одоо яг одоо зөв үү юм хийх нь гэл тиймэрхүү тал дээр жоохон нэлээд хаширлж байгаа байдал байна. Тийм айгүй их ажилтай юм шүү гэдэг санаагаар ирчээс айгүй их ажиллагаатай бас нэлийн хүн хэцүү байх шүү гэдэг талаас гэр бүлийн талаас нэг зөв дэмжлэг одоогийн байдлаар авахгүй байна. Тийм. За энэ ажил нь яг тэгвэл ер нь эхлүүлчих чадаж байна уу? Эхлүүлчихвэл 1 2 3 эхлүүлчих чадж гин үү? За хаалгыг нь ямар ч гэсэн эхлүүлэх гэж тогшоод эхлээд үзэхэд бас ямар байх нь вэ? За нэг
эхлүүлж хийж чадж гин үү? Эхлүүлж чадаж гэмээр энэ ажил чи их айтаахан явагдахаар юм байна. Зүгээр энэ гэр бүлийн зүгээс нэг жоохон айдас нэмээд л байгаа юм байна. Түүнээс биш ажил бол ихтэй эхлүүлчих бол чадхаар байна. За эхлүүлчихээр байна. За тэгээд явцсан ямар байх нь ер нь? Явцсан. Эхлүүлсэн ажлын явц. За эхлүүлсэн ажлын явц бол ямар ч гэсэн эрх мэдэл бүхий байгууллагаас юм уу, хүнээс юм уу, тийм газраас ямар ч гэсэн чамд одоо ингээд за эхлүүлж болох зөвшөөрөл ямар ч гэсэн хийх гэж байгаа юмд чинь тий. Итгэл хүлээлгээд одоо ингээд том эрх мэдэл бүхий байгууллагаас нэг гэрээ хийдэг ч юм уу. Ямар ч гэсэн эхлүүлэх боломж шанс бол олдох нэ. Тий. Эхлүүлэх бодож байгаа санаж байгаа юм а эхлүүлэх боломж шанс бол олдох нь байна шүү. За тэгвэл явцсан ямар байх нь вэ? Эхлүүлсэн ажлын явц ямар байх нь вэ? Гэр бүлийнхэн их дэмжиж чинь энэ дээр яг эхлээд ингээд ажил эхлээд явахын цагт бол гэр бүлийнхэн маш сайн дэмжиж өгөхөөр байна. Олон тийм хамтрагч хүрээлэл бас үүсгэхээр байна. Магадгүй одоо ямар нэгэн бизнес эхлүүлээд ажлыг үйлчлүүлэгч байж болно. Үйлчлүүлэгчид нэмэгдээд тэг ямар ч гэсэн хамтрал энэ хүмүүс цугларсан нэг тийм юм болох гээд байна л да. Тэгэхээр хийх гэж байгаа бизнесээс шалтгаалаад өөр дөрөө буулгаж сонсноо л гэсэн үг шүү дээ. Энэ одоо эхэлчээд явж байгаа явцтай ямар байх вэ гэж бодож байгаа байхгүй юу? Явцтай бол явцын байдал бол их хайтаахан явж байна. Харилцагч нар ч байдаг юм, хүмүүс ихтэй дэмжиж тусалж байна. Бизнес явж байна. Бас тэмцэх үедээ тийм тэмцэж тулах үедээ ч тэмцэж тулж чинь тийм хамтрал байна. За гэж Four of Swords гэдэг энэ дэр яагаад жоохон хэн нэг нь жоохон уруу байдалтай болоод байна. Гээд явж идэл нэг тийм юм нэг тийм асуудал үүсгэндээ. Эхлээд явж идэл асуудал үүсгэн нэг хэсэг ингээд эрх зөвшөөрөл бүхий байгууллагаас эрхээ авлаа. Ажил үүс ингээд аюу гой ингээд явж исэн. Явж идэл нэг юм тэмцэл үүсэж байгаа байхгүй. Тэмцэл үүсэнгүүтээ тэр тэмцэл дээрээс нэлээд тийм одоо санаанд оромгүй байдлаар жоохон алдагдал хүлээх ч юм уу. Нэг тийм хүсээгүй нэг юм болоод нэг жоохон удрах ч байх уу нэг тийм мөнгө санхүүгийн байдаг юм чи ажил юм чи мөнгө санхүүгийн тал дээр жоохон тийм хүсээгүй үр дүн хурж ирч магадгүй нь байна шүү. Ажил бол маш их хэрнээ. Ажлын нөхцөл байдал ажил нь бол их хэрнээ. Ах юм нь одоо бас магадгүй тэр нэг хүний ажил хийчээд нөгөө орлого мөнгө авдаг дээрээ тулахаар бас өндөрлөл өсөх ч юм уу одоо нэг тиймэрхүү магадлал орж ирж байна эндээс чинь. Тийм ажил тэгэл өстө маш их завгүй маш их ажиллаж хөдөлмөрлөж юм л да. Тэгээд эцсийн бүлэгтээ тэгвэл энэ ажлыг ер нь хийх хэрэгцээ шаардлага байна уу? Ингээд хийж явж ирснээс үлд ингээд асуудалд ороод нэг тийм хүсээгүй үр дүн жоохон сандарсан байдал үүсэж байгаа байхгүй юу? Тэгээд маш л их ажил ачаалал байгаад ах юм. Тэгэл одоо шинээр бүхнийг ахаад эхлүүлэх ч юм уу тийм юм болох гээд яг одоо бодож байгаа ажлаа бас нэлийн бодсон дээр юм байна дөө. Ягаад гэвэл эхлүүлээд ихтэй нэлээ нэг хэсгийн хугацаанд айгүй айтаахан явж ийснаа сүүлд айгүй тийм санаанд ормооргүй нэгсэнд нуралт ороод ирж байгаа байхгүй юу? Нэг хүсээгүй явдал тэгэл нэг айхтрах ажилтай тэгээд бүгдийг ахаад шинээр эхлүүлэх тийм юм руу ороод ирж байгаа байхгүй юу? Тийм болохоор одоо баг эхлэхээс өмнө энэ ажлыг нэг сайн бодмоор юм байна шүү дээ. Энэ эрх мэдэл бүхий байгууллагт очиж энэ ажлыг эхлүүлж зөвшөөрөл энэ төр авахаасаа өмнө сайн бодож тунгааж ээж очимоор юм байна дөө.
Тэгээ цаг хугацаа болон одоо нэг туршлага нь болохоор хүнд итгэл авчирдгаа гэж байгаа шүү дээ тий. Сонгосон хөзөр төр чинь тийм байгаад байгаа. Тэр магадгүй энэ зүгээр нэг туршлага хуримтлуулах нэг юм нэг хайхтар амжилтанд хүргэхгүй ёстой нэг туршлага болоод үлдчихэж мэдхээр юм бодож байгаа юм биш үү одоогийн байдлаараа одоо бодоод байгаа ажил чинь. За зөвлөгөө байна уу юм ер нь. Ер нь бол тэгэл энэ ч зөвлөгөө л гэсэн үг дээ. Анхаарал урьдчилаад ингээд ороод ирж юм гэдэг чинь хийх гэж байгаа юмаа сайн бодоорой гэдэг. Зөвлөгөө үзэр. Мөнгө төгрөгөө зарцуулахдаа нэлийн одоо нэг хөрөнгө мөнгө төгрөгөө оруулж тий зарцуулах гэж байгаа бол дараа нь энэндээ харамсах ажил гарна шүү жоохон. Болгоомжтой хөдөлгөөрөө мөнгө төгрөгөө эндээ одоо жоохон одоо юу гэдгийг харамж хамтсан дээр гэж байгаа байхгүй юу. Та магадгүй тодорхой хэмжээний мөнгө оруулаад энэ ажлыг мэдээж ямар нэгэн бизнес эхлэх гэж байгаа юм чи мөнгө оруулж таараа. Тэрэн дээрээ жоохон бодолтой хандсан дээр шүү гэж зөвлөж шүү хөлзөрөл. За энэ сонголтын группийн уншлага ингээд дууслаа. Тий. Бүр дэлгэрэнгүй за тийм байгууллагатай хамтраад за яг ингэх гэсэн тэгвэл яах вэ гэдэг ингээд бүр яг зөвхөн өөртөө хувь уншлага авч болно. Энэ бол ерөнхий уншлага учраас ер нь таны эхлэх гэж байгаа юм их чинь жоохон анхааруулгатай л орж ирж байна. Анхааруулгатай мөнгө төгрөгөө гаргаж зарцуулж шинэ юм эхлэхээс юм уу бодсон дээр шүү. Нэг хэсэг бол эхлэлээ нээлттэй хийгээл өстой бүх юм сайхан болчлоо гэд баярлалаа өөрөө явж идэл таны хүссэн үр дүн ирэхгүй байх магадлал байна шүү. Одоо энэ бодож эхлүүлэх гэж байгаа ажил дээр чинь гэсэн юм гарч ирээд байгаа байхгүй юу. Тийм болохоор за та шийдвэр гаргахаас өмнө бас мөнгө төгрөгөө тэмээ юмд өрчхөө гэдэг дээр бас жоохон болгоомжтой хөтлөөрэй. Тэгээ тийм байгууллагатай ийм нэртэй ийм компанитай ингэж хамтрах гэдэг ч юм уу бүр ингэж дэлгэрэнгүй яриул бас дэлгэрэнгүй ярьж зөвлөгөө авах нь баг хэрэг үнэхээр зайлшгүй эхлэнэ гэж бодсон шийдсэн байгаа бол тэгсэн дээр байна шүү таны хувьд бол тий. Мөнгө төгрөгөөр бас хохирчихгүй бас хохирохоос өмнө бас бодох хэрэгтэй асуудал гарч ирж байна. За 2 дугаар группийн уншлага эхлэх гэж байна. 2 дугаар группийн уншлага болохоор за энэ нэг модон дээр сууж байгаа ирвэхээ юм байна л да. Модон дээр сууж байгаа ирвэхээ. Ойрхоноос харуулхад ийм юм байна. Модон дээр сууж байгаа их өрхөн солонгорсон ирвэхээ байна. За сонголтын үзэр нь болохоор энэ gray гэдэг чинь хаалт гэсэн үг тий. Endings are inevitable гэж уушхан зөв баха тий. Тэгээ энэ нь болохоор одоо төгсгөл бол зайлшгүй эрдгэл гэж байгаа байхгүй юу? Аливаа юмны төгсгөл бол зайлшгүй эрдгээ гэдэг. Өөрөндөө төгсдгүй юм гэж бол байхгүй, дуустдгүй юм гэж бол байхгүй гэдэг шиг тийм л утгатай л үг байна л да. За тийм үзрэг сонгосон байна та. За 2 дугаар группийнхэнд зориулсан. За одоо хийж эхлэх гэж байгаа, бодож байгаа, сонж байгаа ажлынхын талаар мэдээлэл авъя. За энэ бодож санаж байгаа ажил нь одоо яг ямар явцтай яваа. Одоогийн явц нь ер нь яг ямар байна гэж бодож байгаа ажлынх нь. Одоогийн явц нь. За одоогийн явц бол маш их шинжилгээ, судалгаа. За тэгээд ерөөсөө маш их ажилтай байна. Маш их шүү. Бүр өөрөө стресс тогтлоо ядагтлаа ажиллаж байна. За энэ 2 үзэрт хоёулаа унчлаа аль нь юм бэ? Энэ 2 үзрийн уншлагад орох нь аль нь болоод байна вэ? Зэрэг давхар унчаар бас хахад. Энэ биш байна. За энэ үзэр байх нь орж ирж байгаа үзэр нь. За энэ нь болохоор 5 of cups буюу айгүй их ажилласны хүчинд бас тодорхой хэмжээнд гоё одоо нэг баяраа тэмдэглээд тийм аливаа нэг хүнд хэцүүж байх одоо маш их ачаалалтай гэсэн үг шүү. Ажил дээр тийм маш их ачаалалтай ажиллаж исэн цаг үе бас тодорхой хэмжээнд төгсгөл болж байгаа юм уу да. За тиймэрхүү маягийн нэрэг орж ирж байна одоогоор. Хаалгын нөхцөл байдал нь өөр ямар байгаа дээ. Тийм нэг шийдвэрээ гаргах гэж байгаа юм байна. За яа шийдэх вэ гэдэг нэлээ шийдвэртэй хүн шиг.
За өөр одоогийн нөхцөл байдал. За энэ их ачаалалтай хараа энэ их ачаалалтай энэ ажилласаа тий зарим хэсгийг нь зүгээр ингээд орхиод нэг өөрийнхөө чадах хэмжээний юм авч үлдээд тий ингэхгүй бол одоо яг энэ чигээр ажил ийм их ачаалалтай дарамтж явах уу их ачаалалтай үргэлжлээд байх юм бол бас одоо нэгсэндээ хувийн хорон зай одоо юу гэдэг өөртөө цар залах цаг байхгүй нэг хэтэрхий их ачаалалтай байгаа байхгүй юу. Тэгээд зарим хэсгийг нь одоо болоод нэг хэсгийг нь лавч үлдээч гэдэг юм уу яг одоогийн энэ болж байгаа ажил нь бол яг тийм шатны дээр байгаа юм байна шүү. Хит их ажлын ачааллыг багасгах талдаа бүр тийм энерги орж ирж байна. Тэгээд тэрэн дээр одоо аль альныгаа авч үлдээд аль салбараа ажиллуулад аль алигаа болчих гэдэг юм одоо эсвэл тий өөртөө тэр болгож ойлгоо шүү дээ. Тэгээд нэг хитрхийн нэг ачааллыг зарим нь зэгцлээ зарим нь ингээл гэсэн нэг яг тийм энерги орж ирж байна. За тэрэн дээр яг шийдвэрээ гаргахгүй бол одоо яг энэ чигээр яваад байх юм бол өөртөө бол бүр одоо нэгсэндээ би сэтгэл зүйн хувьд ч бүх юмны тал дээр арай барахгүй болж эхэлж байна гэдэг маягтай тийм нэгсэн ажлын ачаалт ихтэй учраас энэ үед арай биш гэдэг дээр л байгаа юм байна тэр ажил нь. За тэгвэл цаашид энэ ажил нь тэгвэл яг яаж үргэлжлэх үү гэдгийг хараад байна. Цаашдаа тэгвэл цаашдаа тийм ялчгүй шийдвэр гаргахгүй бол бас болохгүй цаг үе юм байна л да энэ нугасаа. Шийдвэр гаргах зайшгүй толгомдсон цаг үе дээр ирсэн л юм байна. За цаашдаа тэгэхээр явах гэдэг нь шүү. Цаашдаа за жоохон уур бухимдал үүсээд цаашд нэг жоохон үл ойлголцол үүсэх гэдэг шүү энэ ажил чинь. Одоо энэ болоод байгаа юм чинь. Цаашд жоохон үл ойлголцол үүсгээд хамтагчтайгаа жоохон одоо чи тэгээ үстэй би тэгээ үстэй тэрийг чийзэг өгсч болж одоо ингээд юм боллоо гэдэг. Нэг тиймэрхүү маягийн яриа тий. Би нэг заримыг нь авч үлдээд ингээ гэхээр чи зөвшөөрөөгүй үстэй тэгээд одоо тэрнээс болоод хоёулаа юм боллоо ч гэдэг юм уу. Эсвэл чи заримыг явуулъя гэснээс болоод одоо ажлын нөхцөл байдлын болчлоо гэдэг. Ямар ч гэсэн тийм үйл ойлголцол гарч ирэх гэдэг шүү цааш тийм ажил дээр чинь. Тэгээ одоо яг энэ харагдаж байгаа тэр байдал нь бол яг бодит биш ээ. Тийм болохоор ер нь бол энэ ажил цаашд бол уулна айгу амжилтыг авчрах юм байгаа даа л да. Одоогийн яг одоо энэ магадгүй нэг ачаалттай юм байна гэдэг дээрээ хоёулаа ингээд талын хагасыг ингэчихэд ихчиг гиснээс болж хоёулаа дараа нь муудалцах юм юм марах. Гэхдээ энэ байгаа асуудал чинь өөрөө дандаа юм байхгүй одоо нэг харагдж байгаа шиг биш ээ. Одоо тийм үү жоохон одоо юу гэх юм жоохон хуурмаг байна гэж хэлээд байгаа байхгүй юу. Тэгээд энэ асуудал бол уулын цаашаад айгүй тийм одоо маш амжилттай байхаар тийм ажил байгаад байна л да. Тэр нь тэгээ харин тэр хоёр одоо тэр бизнесээ одоо энэ ачааллаа багасгах гэснээсээ болж юм уу? Эсвэл аль нь зөв шийдвэр болох гэдэг юм. Аль нэг нь ямар ч гэсэн тийм буруу шийдвэр гаргасны үүднээс хоорондоо нэг жоохон үл ойлголцол бол ялчгүй үүсээд байна л да энэ дэр. Гэхдээ тэр нэг удахгүй ойлголцоод тийм айхтар ноцтой биш байгаад энэ гайг баг. Тэгвэл тэгээд энэ ажлыг одоо тэгээд цааш тэгээд яасан дээрээ одоо тэгээд үргэлжлүүлээд ачаалт ихтэй чигээр ажилласан дээр юм уу? 2 3 4 5
Хэрийг нэг хараадах юм. Ер нь нандинсан дээр одоо нэгтэй энэ ачаалттай байгаа энэ нэг ажлах арга барилаа болсон энэ харьцаагаа одоо таглал нь багасхан жижигрүүлнэ гэхээс илүү энэ ажил энэ байгаа юм бол өстой өндгөө дарж байгаа юм шиг уул нь нандинсан дээр юм шиг байгаа даа. Хэн нэг нь тасал нь хуваан жижигрүүлнэ гэдэг юм уу? Одоогийн ачаалт чинь бол яг уу төр зүрийн юм дандаа юм байхгүй гэдэг талаасаа юм байна шүү. Тэгээд энэ одоогийн байгаа одоо энэ ачаалтаа гэдэг ингээд нэг жоохон багсгын барийг шийдвэр гаргаад ингэж байгаа дээрээ уул нь бол нэг жоохон юу яасан дээр юм бэ? Үргэлжлүүлээд хуучин байснаар нь байлгасан нь дээр юм гэж гарч ирж байгаа байхгүй юу? Хэрв жижигрүүлээд ч юм уу одоо хэрв болоод ингээ одоо тэр одоогийн тэр юуг багсгаад явчихвал ямар байх нь гэдгийг харуул. Бас ажил бол тэгсэн ер нь бол ажлын ачаал гэдэг юм уу тэр бол ер нь байна. Ер нь их ажилтай юм байна. Адилхан л одоо хараа хэрэг багасгсан байсан ч ажил их хэвээрээ тэгсэн ер нь одоо яах вэ гэсэн байдалтай байж байгаа байхгүй юу? Хэрэг зүгээр энэ байгаа чигээр нь үргэлжлүүлээд явах юм бол байгаа яг дандаа энэ байдаг шиг юм хэцүү байхгүй. Энэ бол цаг хугацааны төр зүрийн асуудлаа гэж байгаа байхгүй юу? Тэгээд нэг учир эв зүүндээ ороод нэг хүчрхэг болно гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд багасгын жижигсгий гэдэг ингэхээр болохоор ажил байдаг хэмээрэл байгаа. Тэгтэл одоо нэг за яах вэ гэсэн нэг тийм асуултаар дүүсэн болох гээд байна л да. Энэ ажил чи ер нь бол тийм байгаад байна шүү. Таны энэ ажлын ачаалаасаа болоод тэгтээ ялцчихгүй тийм зарим хагасыг нь явуулаад тэрэн дээр шийдвэр гаргах гэ тэрнээсээ болоод хоорондоо нэг жоохон шийдвэр гаргасан шийдвэрээсээ болж жоохон хоорондоо муудалцах гэдэг байхгүй хинтээ хамтардаг хүнтэйгээ гэр бүлийн бизнес үлэхээр гэр бүлийнхаа нэгэнтэй энэ ажил начаалтын заримыг нь одоо тэргээр хэлэх чи нэгээр хэлэх чи гэж ч юм уу за ингээд шийдвэр гаргачлаа гэдэг нь дараа нь чи тэгсэн би ингэсэн өстой шал тэмээ болсон гэдэг. Нэг тиймэрхүү байдалтай ингээд болох гээд байгаа. Хэрв тэгхгүйгээр үргэлжлүүлээд ингээд явна гэвэл энэ яг зүгээр тодорхой цаг хугацааны асуудал учраас одоо энэ ажил чинь бүр илүү нэг амжилттай байх гэдэг байгаа байхгүй юу? Тэгэд энэ ажиллагаа илүү нандинаад ингээд хийсэн дээр гэж хүзрүүл зөвлөж байгаа. Хэрв тал хагасыг нь болоод хүн амьтанд өгчих юм бол тэртээ дэрэнгүй хийдэг юм чинь хിവэрэл байх болно. Гэхдээ одоо яасан дээр одоо яах вэ гэдэг тийм айгу одоо нэг ажлын ихийн хажуугаар ахаад нэг асуулттай болно гэсэн үг. Одоо тэрийгээ өгөөч одоо тэднэртэй бас яаж харьцах вэ гэдэг ч юм уу. Өөрөө хийгээ явж исэн бол тийм байхгүй байлаа гэхэд өөр хэн нэгэнтэй хамтарснараа ямар нэгэн шийдвэрийг гаргах ч юм уу ямар нэгэн ажлыг хийхэд ингээд хэн нэгнээс хамааралтай дандаа нэг асуудаг ч юм уу. За нэг тиймэрхүү нэг жоохон төвөгтэй байдал үүсгэх байхгүй юу? За тийм л уншлага болж байна. Тэгэхээр одоо ерөөсөө ингэж байгаа байхгүй энэ грей гэдэг чинь саарл аливаа нэг зайлшгүй аливаа нэг юм төгсгөл ирдгээ гэдгээр одоогийн энэ таны байгаа ажлын ачааллын энэ их байдал нөгөө арга гаргалгаагаа болоод төгсгөл ирнэ дандаа юм байхгүй гэдгийг хэлж илэрхийлээд байгаа байхгүй юу? За таны сонгосон хөдөлгөөнтэй ер нь бол ингэж холбогдож байна. За таны уншлага ийм боллоо. За таны энэ одоогийн ачааллуудыг одоо зүгээр ингээд өөрөөр ингээд хийдгээр хийгээ явах юм бол эцсийн бүлэгтээ бол world буюу дэлхий гэсэн үзэр бүх юм гоё бүрэн төгс болно гэж илэрхийлж байна. За 2 дугаар группийн уншлага энэ хүрээд өндөрлөө. За 2 дугаар группийг сонгож сонссон танд ажлын амжилт хүсье. Зөв шийдвэрээ гаргаарай гэж танд хүсье да.
За 3 дугаар группийн уншлага. 3 дугаар группийн уншлага. За нэг юм гоё хөх хэрвэхий сонгочээ. За сонголтын хөзөр нь болохоор за энэ princess гэдэг үзэр. You can be your own knight гэдэг. Та өөрийнхөө баатар нь байж чадна гэж байгаа. Тэгсэн доо та бүхнийг чадна л гэсэн үг шүү дээ. Хин нэгнээс тусламж гэхээсээ илүү та өөртөө бол баатар шүү гэж өөрийгөө хамгаалж чадна, өөрийгөө хөгжүүлж чадах та бол баатар хүн гэж. За 3 дугаар группийг сонссон хүмүүсийн за одоогийн бодож төлөвлөж байгаа ажлынх нь одоогийн байгаа байдлыг гаргаж ирээ. Одоогийн бодож төлөвлөж байгаа ажлынх нь байгаа байдал нь яг ямархуу байна вэ? Одоогийнх нь бодож байгаа ажлын байдал. Одоогийн бодож байгаа байдал. За нэг одоо нэг ясандаа хэрэгжиж эхлэегүй 2 3 4 5 6 тийм ээ. Одоогийн байдлаар бол одоо ерөөсөө одоо бодлын төвшөнд байгаа байж болох юм цаасан дээр ч юм уу ажил болж буугаагүй ч юм уу. Тэрэн дээр нэг тийм дэмжлэг авахгүй байна бас л. Тэр бодож байгаа ажил нь болохоор одоогийн байгаа байдал нь болохоор нэг нэлээд уур ундууцалтай нэг хүсээгүй нэг шийдвэр нь гарчаад байх шиг байна. Одоо тий. Эрх мэдэл бүхий байгууллагад хандаад үнэн шударга аль нь зөв бурууга тогтоолох гэсэн тогтоолохоор ингээд хандсан байгаа байдалтай. Хоорондоо одоо нөгөө нэг одоо энэ ажил нь өөртөө бол шийдэж чадахгүй байдалтай болчиход байна л да. За одоогийн бодож байгаа ажил нь бол яг тиймэрхүү нөхцөлтэй байна. Асуудал нь бол нэлээд томроод ирчихсэн. Тэгээд жоохон уур бухимдалтай. Тэгээд нэг эрх бүдэл бүхий байгууллагад ингээд тэр асуудал одоо тэр бодож байгаа асуудлаа ингээ хандаад байгаа ч юм уу тийм ээ. Тэгээд одоо ёстой хаана хэнд очих уу яах уу гэдээ бүр ингээд ёстой гашилжил байгаа юм байна л да. Өөр одоо ямар арга чарга байна гэж. За тэгж бодож байгаа юм байна. Яг одоо тэр бодож байгаа ажил нь бол асуудал за яасан дээр үү яаж хандсан дээр үү яавал дээр үү зүгээр үү гэл ерөөсөө. За одоогийнх нь байдал бол яг тэр бодож байгаа ажил нь бол тийм байгаа юм байна шүү ер нь. За тэгвэл энэ ажил нь цаашдаа яаж өөрчлөгдөх юм? Бодож байгаа ажил нь одоогийн байдлаар бол жоохон өөр бохомдолтой шийдвэр гаргах бүхий газар хандсан арга замаа хайгаад бүдчихэд одоо яах вэ яасан дээр вэ дээр л байгаа юм байна. За цаашид яах вэ? За энэ хөзрийн маань уншлах юм байна. Камерт орж ийн үү? Үнэхээр за цаашид энэ нөхцөл байдал яаж өөрчлөгдөх вэ? Цаашдаа яаж өөрчлөгдөх вэ? Цаашдаа яаж өөрчлөгдөх вэ? Цаашид таны энэ хөөцөлдөж байгаа бодож байгаа ажил чинь таны дэлд шийдвэрээ гаргахаар байна. Шийдвэрээ гаргаж та нэг зөв гарц гаргалгаа замаа олоод нэг шийдвэрээ гаргаад болохоор байна. Таны талд бол энэ асуудал нь одоо юу вэ гэдэг нь эрх мэдэл бүхий байгууллагад хандсан юм чинь бол шийдэгдэхэр байна шүү тий. Тийм байна. За энэ үзэр чинь Японц руу харж байгаа шүү дээ. Энэ ямар утгатай? Энэ одоо нэгсэндээ та нэг бусдаас нэг зөрүүтлэх юм уу юу яах юм? Нэг бусдаас нэг арай өөр нэг тийм
байгаад байгаа байхгүй юу? Гаргаж байгаа шийдвэр юм уу? Эсвэл одоо таны гаргаж байгаа сонголт юм уу? Нэг тийм юм. Ямар ч гэсэн энэ хөөцөлж байгаа ажил бол цаашид айгүй бүтэмжтэй. За энэ дээр нэг нэмэлт тавьдаг хэлээ. Энэ одоо ямар учиртай вэ? Бусдтай бол ижил үйл хөдлөл бол хийхгүй байгаа байхгүй юу? Тийм бусдтай ижил үйл хөдлөл хийхгүй байгаа нь өөрөө энэ ажлынчинд бүтээгээд байгаа юм уу да? Тийм байна. Ер нь тэгээд таны талд шийдвэр гаргаад айгүй баяр хөөртэй байна л та. Тэр эрх мэдэл бүхий байгууллага чинь таны талд шийдвэрээ гаргаад та айгүй баяр хөөртэй байна. Та бусадтай ижил биш нэг тийм өөр сонголт шийдвэр таны талд гарч ирээд байгаа шиг байна. Тийм ээ. Одоогийн нөхцөл байдал чинь бол ингэж байгаа байхгүй юу? Одоо нэг жаахан уурамхтай за одоо ёстой энэ эрх мэдэл бүхий байгууллагт ингээд нэг асуудлаа шийдэж чадахгүй болоод очиод хандаад тэгээ энэ дээрээс арга чарга хайгаад за яасан дээр үү гэдэг дээр аль ч үе шатн дээр нь байж болно л да энэ хөзрийн нийт уншлага дотор сонсож байгаа хүмүүс янз аль ч үе шатн дээр байж болно. Тэгээд одоо яах вэ ийх үгэд яавал ингээд яах вэ дээр байна. Тэгээд нэг гарц гаргалгаагаа олох юм байна. Гарц гаргалгаагаа олонгуудаа энэ асуудал таны талд таны энэ хөөцөлдөж байгаа ажил чинь бүтнэ. Ямар ч гэсэн эрх мэдэл бүхий байгууллага нь таны энэ талд шийдвэрийг гаргаж таны ажил бол бүтгээр юм байна. За таны ажил нь хөөцөлдөж байгаа ажил бүтэх үү гэдэг үндсэн сэдвтэй л юм чинь ер нь бол таны хөөцөлдөж байгаа ажил таны талд бүтэх юм байна. Одоо жоохон энэ урсгалын аль тал дээр нь аль хэсэг дээр нь байж иж болно. Та нэгэсэндээ ингэж байгаа энэ дээр нэг онцлох нэг юм байгаа да. Таны сонгосон үзэгч гэсэнтэй та өөрөө өөрийнхөө баатар гэдэг байгаа байхгүй. Та тэгэхээр энэ хэсэг дээр ч гэсэн бас гарч ирж байгаа их сонирхолтой. Tree of Wands гэдэг хөзөр та бусдаа ижил биш та өөрөө өөрийнхөө нэгэсэндээ хүмүүс бол өөр нэг юмыг сонгодог бол та магадгүй өөрийнхөөрөө энд нөгөө нэг тэмцэнэ гэсэн үг байхгүй. Энэ тэмцэж байгаа ч юм уу яаж байгаа ч юм энэ хөөцөлж байгаа ажлаа хин нэгнээр дамжуулахгүй өөрөө хөөцөлтөн ч гэдэг юм уу тийм ээ. За зүгээр одоо бүр ингээ маш энгийн жишээ ярихад энэ одоо ингээд зүгээр хин нэгэн гадагшаа явах гээд визний үйлчлэгээ ингээд авах гээд бусд хүмүүс ч одоо нэг яа тий одоо нэг хүмүүсээр дамжуулж хөөцөлддөг бол гэхдээ виз чинь болохоор заавал өөрөө хөөцөлддөг. Гэхдээ байгууллага хаанхын визээс шалтгаалдаг л нэрээ тий. Тэгэхээр зүгээр одоо ингээд нийтлэг хүмүүсийн сонгодгоос өөрөөр та өөрөөр тэмцэн дээр ажиллаг өөрөө бүтээн гэдэг байгаа байхгүй юу? Энэ таны нэг онцлог ялгаа нь ерөөсөө бусад хүмүүс бол магадгүй өөр төр байгууллага тийм өөр хин нэгэнд ханддаг бол та өөрөө хөөцөлдснөөрөө энэ ажлаа бүтээн гэдэг. Ерөөсөө энэ дэр тэрийг л айгуу сайн ойлгоод авчихвал болохоор байна. Хин нэгнээр дамжуулж 100-ын үйлчлэгч ч юм уу одоо 100-аар хандах гэжсэн бол жишээ нь ямар нэгэн юмд хандахтай ажлаа бүтээхдээ 100-аар хандах гэсэн бол 100 хэрэггүй өөрөө болох гэдэг байгаа байхгүй юу? Нэг сонголт нь. Та нэг хүн шүүхийн байгууллагад ажил хөөцөлдөд хандах гэжсэн бол хин нэгэн өмгөөлөгч биш өөрөө хөөцөлдөх ч юм уу одоо нэг тийм юм. Эрх мэдэл бүхий газарт нь өөрөө хандхыг хэлээд байна л да. Та өөрөө очиод хаалган зөхөд өөрөө очиод ингэвэл харин таны ажил чинь бүтэх магадлал нь илүү өндрөө гэдэг. 100 хэрэггүй хүнээр дамжуулах хэрэггүй гэдэг санааг хэлээд.
За ийм уншлал боллоо. За тэгээд таны юу бодсныг одоо мэдэхгүй, юу бодож үзэж байгааг мэдэхгүй учраас та өөрийнхөө нөхцөл байдалд одоо тэгээд орлуулад ойлгоно шүү дээ, тий. За яг миний ийм ажил би ийм юм хөөцөлдөж байгаа. Тэгээ яах гэж ингээд асууж байгаа бол энэ айгуу дэлгэрэнгүй гарч ирнэ л дээ хувийн уншлал гаргаад ирнэ. Тэгэхээр энэ бол одоо олон нийтэд зориулсан нийтийн уншлага учраас та эндээс хэрэгтэй өөртөө хэрэг болох хэсэг одоо юу гэнэ тий. Өөртөө анхаарах юмыг нь хүлээж авч сонсох байхаа гэж найдаж байна. За өнөөдрийн уншлагыг сонссон танд амжилт хүсье. За уншлага энэ үрээд өндөрлөж байна.